Father, you must have realized, as I have, that with Lu Ten gone, Iroh's bloodline has ended after his son's death. Father, revoke Iroh's birthright. You dare suggest I betray Iroh, my firstborn? I think Iroh has suffered enough. But you, your punishment has scarcely begun. Тэгэхээр Аватар анги зурлыг үзсэн бүх хүмүүс л гайхдаг байсан байх. Галын улсын хаан Озай өөрийн төрсөнхүүд маш харгас хатуу хандан улсаасаа хөөж тэр бүхэл үгээ хөнөөхийг оролддог шүү дээ. Ер нь л цуврал дээр Озай ихнэр уурсаа болон Зукодо нэлээд хүндий харилцаатайгаар маш баг гардаг. Энэхүү сцены дараа Зуко хөх байсан ч ноцлог байдлаар амьдулдан уурсаа ордноос явж тэр хэвээр дахин нэг ч удаа гаралгүй цувралын төгсгөлд очиход Азуула ээжигээ сүнс мэтэр хий гаран бараг галзуурч ирдэг. Тэгвэл энэхүү видеогоор эдгээр асуултанд хариулах маш сонирхолтой бүр яагаад анимет зуралдаа ийм чухал зүйлээ оруулаагүй юм бол гэж бодогдох гайхалтай бүлэг research-ийг танд ураангуйлан хүргэх гэж байна. Энэ бүх түүх олон жилийн өмнө галын улсын жижиг тосгон болох Хирад эхэлдэг. Энэ байгаа охин бол Зукогийн ээж Урсаа, харин залууг Айкем гэдэг. Харагдаж байгаачлан тэд бол гэрлэх гэж бух асууд. Тэгэл мэдээж юу ч тэм дартан бахав. Урсаагийн гэрт нь галын улсын хаан Азулон ирж Року Аватарын аж охиныг гууж явнаа. Учир нь галын улсын роял гэр бүл хамгийн хүчрхэг шидийн хүчийг хадгалах ёстой өнтөргээд хатаг зүг болоо явцдаг. Урсааг тосгоноос нь аваад явхад найз залуу нэрж эсэргүүцсэн ч мэдээж нэмэргүй шүү дээ. Галын улсын ханху Озай Урсаатай ингэж гэр бүл болон хөрөн болж байхад Озай Урсаад чи дахиж Хира тосгонд очихгүй. Аав ээжигээ ч харахгүй. Учир нь чи одооноос роял гэр бүлийн гишүүн болсон гэхэн тэр. Харин одоо цаг үед Зуко ээжигээ хаана байгааг мэдгээр Озайтай Азуулааг уулзуулна. Түүнийг буцааж эмнэлэг рүү аваачих замдаа мэдээж ямар нэг юм эцсийг асуухад Азуулаа хүлэнснээсээ болтран түүнээс зүгтэж нэг нь нууц өрөөлөө орж энэ захианууд бол ээжийн Хира тосон руу явуулдаг байсан захиа гэд нэгийг нь үлдээгээд бусдыг шатааж орхиод хэрвээ чи ээжийн хаан байгааг мэдмээр байвал намайг суулгаж хамт түүнийг хайх нөхцөлтэйгээр би чамд туслая гэдэг. Ерөн Зуко айлч татгаараа Азуулааг ойлгож харилцаагаа сэргээх хүсэж байгаа болохоор хамтдаа ээжигээ хайх сандалтанд туртаяа зөвшөөрдөг. Маргааш нь Аанг болон бусд нь ирж тэд хамтдаа аялдаа гарах болгоод Айро энэ хооронд галын улсын түр хугацааны хаан болдог. Тэгээд ихний зэрлэг нь галын улсын үндэсний цайны өдөртэй болох байдаг. Азуулаг хамт явхад мэдээж дуртай хүн байхгүй шүү дээ. Бүгд цаг цагаар ээлжлэн түүнийг ажиглаж явхаар болдог. Тэд Хира тосон руу бараг очиж явтал Азуулаг гинт маш өндрөөс үсэрдэг. Аанг түүнийг аврахаар түүнийг барьж авдагч Аанг нисдэг саваагийн гинтэйгээд нэлээд хүчтэй газардаж Азуулаг цааш зүгтааж гол дээр ирж туцгалаас нь ээжигээ харж чи Зукогоор намайг ялалсан. Намайг мангас гэж боддог. Би чамайг олоод шууд үгүй хийх болно гэхэн тэр. Тэд Азуулаг хөдөлгөөнгөө болох хооронд тэднэрүү гэнтэл нэг авраг цэнхэр чонын сүнстэй харин энэ үед Аанг аль чадхаараа чонын сүнстэй ярилцааг оролдох хэдий ч Азуулаа өөрийн аянгаар түүнрүү дайрч хөөж орхино. Оройн хоноглох газраа Зуко Азуулаг хөндлөр очих зураа түүний нуусан Урсаагийн Хира тосон руу бичсэн захиаг болдог. Захиаг Урсаа олон жилийн өмнө өөрийн найз залуу байсан Айкемд зориул бичсэн байдаг ч захиаг нь зөөдөг имэн бүгдийг нь Озай түргээд өгчдөг байсан юм байлаа. Энэ захиа Айкем руу бичсэн түүний сүүлийн захиа бөгөөд захианд юуны талаар байгаа вэ гэхээр Урсаа Айкемд хайртайгаа маш их санаж байгаагаа илэрхийлж миний цор ганц цайлгарал бол биднийхүү Зуко би түүний нүд рүү харах үедээ чамайг хардаг гэсэн байхын тэр. Мэдээж Озай маш ихээр хилэгнэж Урсаадаар ирэн би Айкемийг үгүй хийх болно гэд түүн рүү алуурч явуулах хэдий ч Айкем хизээч хэний ч яваад эргэж ирдэггүй сүнстэй ол руу явсан байдаг. Нэг үгээр Озай түүнийг хөнөөж чаддаггүй. Зуко захиаг Аангад уншуулж байтал Азуулаа түн дээр ирж захиаг буцааж өгөхийг шаарддаг. Учир нь энэ бол Зуког хаан ширээг өглөх ирэх бүхий нэг юм биш гэдгийг нотлохоо болохоор шүү дээ. Хэсэг тулалцсны эц Зуко түнд захиаг өгч бид ээжийг хайж тэрнийг олвол энэ бүхний хариултыг олно гэд түүнийг тавьж аяллаа өргөжлүүлдэг. Тэд Хирад ирж хүмүүст донд уусаж Урсааг хайж байтал энэхийн театрын найруулагч Нуран гэхээр тэдэн дээр ирж олон жилийн өмнө Урсаа гэдэг охин байсан. Та нар манай гэрт очиж гээд гэртээ урдаг. Энэ байгаа эгч бол түүний эхнэр Норико, түүний охин Кики. Урсаа олон жилийн өмнө явснаас нь хойш мэдэхгүй юм байна. Харин түүний найз залуу Айкем түүнийг явсны дараа мартамхаа өнд рүү явсан. Тэгэд эргэж ирээгүй гэхэн тэр. Тэд явах болоход Кики Зукод нэлээд сайн байдаг ба дахид заавал ирээрэй гэд тэднийг явуулдаг. Мартамхаа хөндий явах замд Аанг Зукод хандан захиаг өөр хинийгээ уншихаас өмнө устгахыг гэхэд Зуко захиаг азуулаад буцааж өгсөн байхan тэр.
Чи Азуулаа галын улсын хаан болох гээгүй үсттэй. Чиний эцэг хэн байх одоо чухал биш ээ. Чи галын улсын эзэн хаан байх хэрэгтэй. Чи одоо зөвхөн өөртөө хаан биш. Бид бүгдийн хувьд галын улсын хаан гэдгийг сануулна. Озая өөрийн эцэгт Айро удам залгах хүүгүү болсон. Харин би хүүтэй болохоор хаан ширийг надад өг. Гэснэг нь хариуд хаан Азуулаа чи Айрогийн шаналлыг мэдрэх ёстой гэд том хүү Зуког нь хүнүүн гэхийг урсаа мэдэж Озайд би амтгүй өнөргөө хорыг чадна. Чи түүнийг хаан дуулгаж чадвал хаан болно гэхэд Озай нэг нөхцөлтэйгээр түүний саналыг зөвшөөрнө. Хүүхдүүдийг үлдээ чи эндээс яваад дахиж эзэж битгий эргэж ир. Хэрв чи ямар нэг зүйл хэлвэл би тэднийг үгүй хийх болно гэхэд хүүгээ аврах ганц боломжоо урсаа ашиглаж Озайд хор бэлдэж өгөөд ордноос явдаг. Харин тим аватар мартамхан хүндэд ирж нэгэн цэнгийг усан сан олтол Азуулаа усанд ээжийнхээ төрсийг харж дахиад ус руу дайрч эхэлнэ. Үүнээс нь болж тэд нөрөө урмлууд дайрч эхэлдэг. Урмлуудыг усаар нь дамжуулж хэн нэгэн удирдах байгаа Катара мэдэж урмлыг зогсооход ойгоос нэлээд хөвшин усны авгийн хоёр хүн гарч ирдэг. Эмэгтэйг нь Месу, эрэгтэйг нь Рафа гэх бөгөөд тэд ах дүүс байдаг. Олон жилийн өмнө Рафа өөрийн царайг гэмтээж ямар нэг аргаар эмчлэх гэсэн ч арга мухарддаг буюу галын улсын нэгэн бичээс эртний нэгэн сүнс хүмүүс чин царай өгч чаддаг тухай байсныг уншиж дүүгээ дагуулan энд ирсэн боловч эндээс өөр 3 усан сантай тэгээд маш ховор тохиолдолд гарч ирдэг. Бид одоо хүртэл уулзч чадаагүй байгаа гэдэг. Энэ үед манай ноён гүүр залуу тэдэнд тусалж тэр сүнстэй нь уулзаж өгөхөр сүнсний байдалд шилждэг. Харин Азуулаа дахиад хийм үзэж харснаасаа болоод бус руугаа дайрч эхэлнэ. Зуко түүнийг зогсоогоод байтал царай төрхний их гэх сүнс усан сангаас гарч ирэн надад нэг хүсэлтээ хэлж болно гэхэд Зуко элдгэр Месуд та хоёр энд маш удаан байсан. Та хоёр хүслээ хэлэх гэтэл Азуулаа тэгэл юу гээл асуулгаал байж ахав. Ээжийнхэн талаар асуун шүү дээ. Урсаа цөллөгдснийхөө дараа Хирад ирэхэд мэдээж түүнийг хинч үлдээгүй байдаг. Гэтэл түн дээр Норан нэрж өөрийгөө царай өөрчлөх сүнсний тусламжтай хэрхэн Айкен биш Норан болсноо хэлж тэд сайн нэг юм уулздаг. Урсаа мөн адил сүнстэй уулзан өөрийн царайг солиулж чадвал нийслэл рүү буцаж хүүхдүүдэд харж чадна гэд царайгаа солиулах үед тэр өөрийнхөө ой санамжийг мөн адил солиулж Норико болсон байдаг. Ингэж Азуулаа ээжигээ хаан байгааг мэдэж түүнийг хөнөөхөр явхад Зуко болон Сока хоёр мэдээж хамгаалахаар явна шүү дээ. Энэ үед санамсаргүй байдлаар Анг Рафагийн багийг унахад түнд ямар царай байдаггүй ба Анг шууд л энэ царай хулгайлагч сүнс Коубан гэтэл их сүнс тэр бол миний хүү гэд хүүгийнхээ хийсэн зүйлийг цайруулж Рафагийн царайг буцааж өгдөг бол Зуког Нораны гэрт ирэхэд Азуулаа хараахан ирж амжаагүй байдаг. Зуко хүүн гэдгийг мэдэхгүй байгаа ээжтэйгээ оройхол хамт идэнгээ та жаргалтай байна уу гэхэд Норико буюу Урсаа мэдээж тийм гэхэд Зуко сэтгэлэнтэй хатгарч тэднийг орхиод гарах гэтэл Норан өмнөх бүх зүйлийг санаж байгаа болохоор Зуког анх хараад л Урсаагийн хүү галын улсын хаан гэдгийг таньсан гэдгийг хэлж Норикод чи бол Урсаа энэ зогсож байгаа хүүгийн ээж гэхэд Зуко та тэгэхээр миний эцэг байх нэ гэхэд Айкен буюу Норан гайхан үгүй би чиний эцэг биш. Учир нь тэр үед Урсаа бит хоёр нөгөө юу яагаагүй байсан гэд хэлж дуусаагүй байтал. Дээрээс Азуулаа гарч ирэн тэднэрөө дайрч Норико хөнөөхөр дайрахт нь Зуко тэднийг хамгаалж Азуулааг зогсоох хэдийч тэр тэндээс зүгтэн алга болдог. Харин энэ үед Анг болон их сүнс буцан ирж Норикод жинхэнэ царай болон дурсамжийг түн буцааж өгдөг. Зуко өөрийн ярьсан сайн нэг юм уулзаж түүний аккаунт бичсэн захиаг уншуулахад энд байгаа зүйл худлаа. Озрын намайг түүнтэй гэрлэхээс хэдэн сарын өмнөөс миний бүх хүслийг хянуулж байсан. Тэр чамайг өөрийнхөө хүүхдийг маш сайн мэднэ гэн. Учир нь ийм сонин зүйл бичихт нь Озай түнд ууралж чи Зуког миний хүү биш байхыг хүсдэг юм байна гэхэд Урсаа хариуд нь мэдээж тийм. Учир нь тэр чиний харгас зан чанарын юу ч хадгалаагүй гэхэд Озай тэгвэл энэ цагаас эхлэн би Зукотой яг л ээжийнх нь хүссэн дорд нэгний хүү юм шигээр харьцах болно гэдэг. Avatar The Last Airbender зурлалын дараагийн бүлэгт Анг дээр үл мэдэх нэгэн шийдтэн ямар зорилгоор ирсэн мөн Тоф юуны төлөө Ангийг сүрэн зогссон гэх мэт гайхалтай нууцуудыг мэдмээр байвал subscribe дараад мөн комент үлдээгээрэй. Өмнөх видеон дээр маань дараагийн бүлгийг үзмээр байгаагаа бичиж мөн урмын өгүүлдээсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.